жорыг тий гэр бүл за дээрэс нь яг ингээ үерхэд энэ хоёр хүн хоорондоо ингээд яг зөвшөөрөлцөө чи надад үерхий гэж хэлж байгаа шүү дээ. Хосын харилцаа. Яг энд одоо бид нар яг юуг баримтлах ёстой бол дараагийн шат нь гэр бүл болохоор бид яг юуг мөрдөх ёстой бол яг үнэндээ энийг бидэнд 10 жилд заадгүй юм байна. Аав ээж тэгсэн олигтой хилдэггүй юм байна. Их сургууль заадгүй юм байна. Тэгэл энийг яг байглаараа сураа гээл ингээл гаргаа хайдаг. Энэний үр дүн өнөөдөр манай Монголд гэр бүл салалт маш их байна. Нэг хоёрдугаарт энэний үр дүн эрэгтэй хүний амиа хорлолт маш их байна. Үр дүн тий. Тэгэхээр ерөөсөө энэний яг гол цэг нь ерөөсөө энэ дээр л бид нар суралцах хэрэгтэй юм байна. Бид нар байгальд нь энийг орхисноороо бид энэ дээр алдаа гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо л яг энэ дээр ингээд манай залуучууд энэ гэр бүлийн харилцаа, хосын харилцаа гэдгийг чинь сурах ёстой юм байна штэ. Сурахтаа бид нар алдажээд сурах биш. Наан нь сурж болох юм байна штэ. Яг гэхээр хөгжил өндөр орнууд өөрсдөө яг суралцдаг юм байна гэдгийг тэнд сураад ирсэн, тэнд амьдраад ирсэн улсууд чинь ингээ хэлээд байгаа байхгүй. Хүү энийг чи сурах ёстой гэдэг юм байна штэ. Тэ? Тэгвэл чи ханх одоо ээж болж байгаа тэр ээж сэтгэл зүйн хувьд ямар ийм динамик явдгийг тэрийг яаж даван гардыг мөн ямар динамик гардыг тэрийг яаж давдгийг SoulLab контентын ерөнхий ивент тэтгэгч Дерматистер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab